За бүгдэнд өдрийн мэнд хүргэе. Ээлжид нэгэн ууланд гарын эхлэхэд бэлэн болж байна. Өнөөдөр бид нэр Сөүлийн ориглуудын нэг болох Сурагсан дээр ирсэн байна. За Сурагсан болохоор далайн түвшнээс дээш 637 м-ийн өндөрт тэн жаргал. За Зоригт Баатар миний бие өнөөдөр гарахад бол бэлэн болж байна. За бидний одоогийн байга бол газар бол энд байна. За энэ Сурагсаны ганц одоо гол пойнт нь болохоор энэ ийшээгээ ингэж өндөр нөгөө олсоор дээшээ гардаг байгаа. Тийм учраас бид хоёр ингээд нэгийн гурваар ороод авин дээр гарчаад буцаад нэгээр ингэж ирэх юм боллоо. Сөүлийн ориглыг ээлж дараалаад бол ингээд эзэлж байна. Өнөөдөр болохоор ингээд Сурагсан руу ороход бэлэн болж байна. За тэнд хурал ном болж байгаа шиг байна. Хүмүүс их байна. Сүмд нэлээ ивент болж байгаа шиг байна. Алхалт маань бол эхэллээ. За өнөөдөр гадаа бол маш их гой цэлмэг нартай. Одоогор бол 23 градус байна. Тэр тийшээ бол 26 градус бол хүрнэ гэсэн байна. За сүүлийн 2 ууланд авиралт тасалсан. Тэ тасалсан. За өнөөдөр тэгэхээр гарах юм. Тэгээ өнөөдрийн уул бас яриугүй маш их цаадаа 45 градусын алуу өвдөө олсоор ингэж бас дээшээ бол гардаг байгаа. Энэ жилийн 2 сар гэлөө 1 сард гэлөө нөгөө олсыг нь бол тавьсан гэдэг жилээ. Тэгээ хүмүүс илүү ийшээ нөгөө олсоороо дахиад гарахын тулд хүмүүс их ирж байгаа. Нуусаа хацарт нь хааж өгч байна уу? За эхний пайз бол ер нь харагдчихээн. 500 м алхсан гэж байна. Зураг авахулдаг газар байна. Оргил хүртэл 1.5 км. Оо. 1.5 км. Юу ахт. Яагаад. За зам бол өстой ихц чулуу ихтэй. За энэ хэсгээр ерөнхийдөө жоох юм одоо хайрга ихтэй хөө. За тэгээ доор бол нэлээ майлж энэ да. Дахид халуунд гарахгүй л гэж байна. Одоо энээс сайхан гоо сэрүүх өдөр гэж хаана явах вэ одоо? Заста яг нэгийн 3-аараа ишээгээ салаад явнаа гэж тэгээд уул нь явж исэн. Тэгсэн чинь буруу замаар орсон байна. Мэпэрэ харах юм бол дундуур нь яваад байгаа байхгүй. Үндсэн явах зам маань болохоор энэ уулын дооршоогоо ингэж тэр оргил руу гарах хэвээр. Тэгсэн чинь энэ хажуудлынхаа жижиг уулынхаа чимээрээ явж байна. Гэхдээ ямар ч байсан зам нь нэлээд тод болохоор уулзгал авах гэж бодож байна. Хамгийн гол нь өнөөдрийн дээшээгээ авирах ёстой гэсэн тэр Кича Пави гэдэг байгаа тэр олсоор дээшээ авиргалдаг руу л гараад оргил дээр гарчих юм бол асуудалгүй. Тэгэд энэ хэсэг ерөнхийдөө бол хүн алгын ус нь урсдаг зам юм болов. Гимээр. За тэг ямар ч зүйл уулзах байлгүй дээ. За оргил бол яг тэр л харагдаж байгаа шиг. Амар чулуу хад ихтэй огцсон юм байна. Олон их одоо зам олон тэр доор л байна да. За энэ хүн ирж гин үү да. За тэнд төөрчих шүү. За гараад ирлээ. Мажила. За замч мөнгө. За эндээс нэг дэвшилж энд ирсэн. Бидний зорж байгаа юм чи энэ шүү дээ. Кича Пави 0.5 км. Одоо Чонсон хүртэл одоо юу шүү дээ 900 м. Тэр өндөр оргил хүртэл 900 м-ээ. Хитрхийл хол харагдаад байна дээ оргил. За энд тэр шүү. Тэнд харагдж байгаа бол Консан байна. Консан шүү. Би дандаа уугаар дуудаад Консан шүү. Шигээ ингээд гарах юм болоо ингээ явах юм. Олстойг утгаад аа.
За энэ зам амч хараа юу вэ? Монголд тийм нөгөө юунд байгаа юм шиг. За одоо ингэж нэг мөлхөрний за 진짜 뭘 못이고 선택. 대신. 으이차. 좋아 좋아. 나이스. 나이스 나이스. 하 나이스 했어. 오 컴온 컴온. Let's go. 에헤헤헤. За энэ болохоор дээрээс нь хардаг тавцсан байна. Чуммандэ. За тэгээд эндээс л хасан бахтай ингээл. Чүг. Харсан байна да. За уул болол ерөөхдөө ингэж харагдаж байна. За ерөөхдөө бид нэр одоо ингээл ингээд дэшээ гарах. Тэр юм болов. Гараад ирсэн гэж бодсон нь. За энэ болохоор чуммандэ. Бид нэр цаашаа дахиад явнаа. За тийм том байна. За сте майлуулж намааг биш. Логик. За сте зам нь амар ихц. Чулуу ихтэй. Энэ бүр юу агуу ч юм уу. Энэ ихтэй яг зүг яваад байна уу. Ийс. Энэ бүр одоо зам яагаад байгаа юм бэ? Энэ зам амар ихцтэй. 그렇지. 오케이. 잘한다. 자, 얼굴 хүртэл 0.35. За одоо энэ ийм гэдгсэн. Кича 바위니 니시가요. 새 들고 온 디셔츠. Тэр нөгөө чуммандэ чинь тэнд шүү дээ. Бид тэр тэндээс шигшиг. За 얼굴 бол тэр байна. За яагүй харагдчихэв. Хадныхын тал руугаа 300 м яваад тийшээгаа гарчаад оргил руугаа нэмсэн явъя гэж шийдсэн байгаа. Доох энд. За тэгээ жоохон дээш ажигласан ганц юм амар жоохон тодорхойгүй юм уу замууд нь. Гэтэ том өргөн гой зураас нь гой өргөн зам өртлөө тодорхой яг ийшээ тийшээ гэсэн нэг тийм тэмдэглээнүүдийг илүү олон болох юм бол гоё ч юм шиг. 소판사 소수. 안 그랬었는데. 아 진짜 에브레. ингэж алцааж яа. 그죠. У нас хавы малые. Оо, хавы нэг. За. Галуугаараа дээш явлаа. Өсч байна. Битэр. Йоо. Дээрээс буугаад. Тэгээ буцаа дээшээ галаа явж байна. Бол эндээс ирэх ёстой. Тэгсэн буруу замаар яваа голоос нь ороод ирсэн байна л да. Тэгэхээр битэр буцаж буугаад тэгээ дахиж авираад одоо оргил руугаа чиг. Заастаа нэг гараараа. За хад руугаа галт иргэн чулуу гараа болоод гарцсан. Одоо жинхэнэ одоо нөгөө бид хоёр оргил руугаа болоод гарч байна. 300 м болонгууд нь бид нэр Сураг сангийн оргил дээр нь болоод гарах нэ. Далайн төснөөс 634 м өндөрт удахгүй хамгаад арах нэ. Тэр ер нь 11:30-д гарсан. Одоо 2 цаг болж байна. Халаасан гармаарай. Чирисан гармаарай. Улиндуу Тугтууч угаасаа жижигхэн нэг тийм сон байгаа шүү дээ. Үлэндүү очиод гармаарай. За одоо ингэж шаттай. Одоо ч явах те. Нохонд ойрцжээл ах шиг. Том юм. Монголч өхөр чулуу гэдэг бах те. Том юм хазан чулуунуудтай. За. Сүлээ. За. Ирсэн.
гараад ирлээ. 안녕하세요. 자. 안녕하세요. 숫자상으로 95이지. 선비 аргил дээр нь гарч ирлээ. Уус нь хоёлаа харин тэр нэстэг тэргээр ингэж уулд гарч ирсэн таахгүй. Тоо павич одоо тэр за энд юм л зарж. Өдөр болго ингээ өөр юм. Цайлалт эхэлж байна. За дээрийн нөгөө юм бибимбапыг авсан. За энэ дахианы мах. За тэгээ амттай. Бибимбап нарийн зайн эхний нэг номер дээр болохоор энэ зураас байгаа. Тэр үргэлж нь уусыг. Энд ингээд яг зураас хүртэл уусыгээд хаглаа. За энэ нөгөө одоо юу хат нэг ишээ хийгээ. Одоо ишээ уусыг. Ямар нэг хөриш хол руу. Одоо хийж байна. За ингээд уусыг. Тэнгуут одоо энэ стаар буцсан. Зараад. Ингээд. За болсон. Дотор нь бас юм дахианы махнаасаа жоох ийсэн. За миний он ихц. Бараг 50 градус 60 градус. За энэ хүүгүүтэй. Зарим идэж байна. За тэнд ах бол зарж ийн юм байна. Пиви, ундаа, айс крем, макколи энэ төр гэл бүгд байна. Би ч нэг маржин нэг ус авсан 8000 ваа. За бит хоёр нь за орглоос одоо ингээд өөр замаар нэг эсрэг замаар нь бол бууж байна. Замаа жоохон өөрчлөөд ингээд явхад бол ерөөсөө замаа нь бол ер нь давхцахгүй. Замдаа яаж ч мэдгүй саяг шигээ өгсөхдөө бит хоёр зүгээрстэй хойрч явна гэсэн мөртлөө хамгийн хэцүү замаар нь дэшээ өгсөн. Одоо яах нь? Битрүүд арайгаа нэг хэрэг нэ. Окей. Тэгвэл энэ л юм да. Бүрөө. За, буух зам. Мэдээж амаргүй. Хамгийн чухал буулт 3:10 болж байна. 2 цагийн дотор буучих байлгүй. Энэ гэхдээ чормонд биш ч юм уу, тэр ч юм уу. Өш. Буухаар байна. Буух стасч бүр тах өгсөөл явлаа та. Уулын тэндээс л ингэж л буух хэрэгтэй байсан юм да. За тэ төөрч өгч байна. Төөрч өгч байна. За яг Nevri map-аас харах юм бол энэ л юм шиг байх юм. Тэгээд дөнгөсөө бас тэнд нэг өвгөн залуу хоёр бид дөрөв яг хаашаа явахаа мэдэхгүй. Тэнгуудаа залуу өвгөн хоёр цаашаага яваад өгсөн. Бит хоёр болохоор нэг энүүгээр нэг зам байх шиг байна гэж бодоод энүүгээр ингээ бууцсан. Тэгээд амар олон юм салаа замууд амар ихтэй байна ерөөсөө. Тэгээд дандаа юм тэмдэглэгээ байхгүй. Одоо энэ хурдан л буух гээд одоо энэ явахгүй бол тойрс хийгээд явж байна. Яг гэх юм бол нөгөө машинтаа нөгөө байгаа газар руу болно очих хэвээр. Өгсөн замаараа болно болох л байсан. Гэхдээ яг нэг тойроод нөгөө нэг тэр замаар явж чадалгүйгээр дахиад нэг тойрсоод явж байна. Итгэв. Хүмүүс нь дураараа буусах юм шүү. За зөв ч юм шиг заяа. За энд болохоор юм шинэ ос хийцэн байна. Тэгэхээр энэ ос бол юу вэ? Тийм энэ ос тэ дундаа тасарч. За тэгээ одоо бууж үзье. Тайган цаад болж байна. За энэ бүр хуучин зам байна. Бүр Nevri-гээс ингээд харахад тасалтай шугамар хийцэн. Тэгээ ингээ харахаар ерөөсөө ойрд хүн алхаагүй зам юм шиг байна. Бүр бүдэг болцсон. За тэгээ ямар ч гэсэн бууж итэл тэгээд уулзах байлгүй дээ. 3:44 болох ч юм. Тэгээ 2 цагийн дараа одоо юм хэвээр нарж ярахаас өмнө тэгээ буучихад. Тэгээ хамгийн гол нь энэ жоохон бас нэлээд жоохон бидний машин тавьсан газраас нэлээд зайтай газар руу чиглүүлээд байгаа. За хүн явж исэн уулмөр бол байх нь бай шүү. Ийм баахан чулуу.
чулуу өрсөн байна. Тасархаа шугамаар явж байгаад үндсэн зам руугаа ороод дахиад хажуу тал руугаа яваад буухт нийлээл урт замыг туурах юм даа. За ашгүй нэг үндсэн зам руугаа нэг ордлоо. За энд ингээ хүмүүс амардаг газар байна. Гэхдээ хамгийн гол нь манай машин тэгсэн чинь энд байгаа уулын цаана гэж боддоо. Одоо тэгээд жоохон явж байгаад уул нь энэ уулаа дахиад өгсөд явах уу эсвэл бол сурагсаан йог орчоод йогосоо дахиад суугаад машинтай байгаа газар руугаа дахиж явах уу? Тийм л одоо сонголттой боллоо. Йогосоо буугаад машин хүртэл бас овоо алхнаа. За юутайч том зам руугаа бол орсон. Том зам гэдэг байгаа шүү дээ. Чаммуу хаднаас л уулна. Ихц доошоо буух хэрэгтэйсэн чил тэндээс байхгүй. Явсараагаа тэгээд ингээд замхарлаа. Хойно яах вэ бас хөөхөн тэгээд дагаа буугаал. Яг хүртэл 1.9 км. Цайн тарих хүмүүс зөндөө байна да. За одоо инээдтэй хөө өөлмөр гэх юм уу? Дахиад оргил руугаа бол бид хоёр дахиад гарч байгаа. Тэгээ буруу замаараа буутсан. Тэгээ тэр чигээрээ доош явах юм бол машинаасаа дэндүү холдчихно. Тэгэнгуутаа дахиад өөр замаар дээшээгээ уул руугаа авиржаад за тэгээ тэндээсээ боёо одоо энийг дээшээгээ өгсөд энэ уулыг даваа цаашаа гурвдах юм бол манай бол машин болол литр байгаа. Тэгэхээр хоёр удаа л энэ уул руу бол өгсөж байна. Сая уулын үндсэн замаараа доошоо буугаад яг хүртэл 1.9 км алхаад метрон суугаад 2 буудал яваад тэгээ дахиад дэшээ машин руугаа 1 км гараа алхаж яснаас явахт уула даваад орчих юм болоо тэгээ болчихно гэж бодоод одоо ингэж явж байна. За ийм л авиралт өнөдөр болж байна да. За тэнд нөгөө уулзуур харагдчих. Тэр уулзуураас дээшээ бол оргил уруудах юм бол машин руугаа чиг мангар хэцүүд. Өглөж өгч. Одоо уулан дээр гарч арай гэж буудсан чинь дахиад уул руугаа хөслөө гэдэг. За 0.7 буюу 700 м өндөрт нөгөө оргил. Тэгээ дуулан тэр чамуу пави гэдэг нь тэнд байгаа байхгүй. Тэндээс битээр бол ингэж буух хэрэгтэй байсан чинь тэнд замаа олохгүй цаатлынхаа оргилоо дагаа буугаа тэр уулынхаа ингрээр байгаа буцаа хэтэр доошо бууччих байхгүй. Тэнгүүд нь дахиад наашаага ирээд Чонаам ёг руу ингэж уруудна. Яг хүртэл 2.8 км гэж байна. Гэхдээ машин бол наа 1 км. 1 км явсан биш. Тийм шүү дээ. Одоо нэг машин бол километрийн зайтай л. Уул нь одоо 700 м явах юм бол хонгороо оргил байна да. Да буулаа хонгороо. Одоо буулаа. Одоо сайхан ингээд уруудаад гой. Энэ байгаль дэлхийгээс энерги авдаг гэдэг байгаа байхгүй хүн. Нэрээ. Одоо эн чинь нүүлэх гоё энергийн орчинд аавраатай орчинд хойлоо явж ийн гэдэг чинь бидний бие мэдрэхгүй байгаа ч гэсэн ингээд тэгжилээ манай уулан даврыг группийн нэг залуу. Амьд амьтын байгаль дэлхий өөрөөсөө маш их энерги ялгардаг. Тэгээд тэр энергийг нь бит хоёр өнөөдрөөс хоох сорж авлаа. Маргааш бас чиг буулзуулна. За сайхан буугаад явж ин да. Оо энэ минь одоо зам хамнуудаа. Одоо бит хоёр яг голоод байгаа явж байна. Хавцал байна. Йоо. За хийд хүртэл 750 м. За бидний нөгөөсөө уулзуур энэ уулзуур руу гарах гэж тэндээс ийшээгээ ирэхсэн. Одоо 750 м алхаад орлоо. За ер нь одоо сурагсааныг бол ёстой 10 хуруу шигээл одоо хаана юу гэдгийг бол мэддэг боллоо да. Тэгээ ингээ эргээд ингээ хараад байсан чи амар тодорхой юм бэ. Тэгээ бит хоёр өстө дээр буруу явчлаа ингэчлээ гэдгсэн чинь анханасаа бит хоёр яг төлөвсөн замаахаа буруу замаар орсон учраас л тэгээд тэрэндээ төөрөгдөд болоод явсан юм байна. Эргээд ингээ буугаад ингээ харахад ёстой нэр амархан л уул боллоо. Тэгээ ингээ сайхан буугаад хари да. За доотлолт нь байгаа сүм дээр бит хоёр бол ирлээ. За энд маш том бурхан багшийн хөшөө байгаа учраас нэг ороо гараа мэдлээд авъя. Барилгын дээвэр болоод өмнө тасрах юм аа.
Сайн бурхан багш байна. Гартаа хүрд таяг орцсон байна. Доор нь жижиг зөндөө бурхан багш нар байна. За миний онгор нэг цаах залбирч байгаа. Нэг гэр орныхоо ёо сайх бодоод нэг шившээд сүнсгэлээд нэг залбирч байгаа миний онгор. За ингээд өнөөдрийн Сурагсан ууланда хийсэн алхалт маань үүгээр өндөрлөж байна. Алхсанд баярлаа. За ингээд дараагийн алхалт хүртэл бай. Дараагийн алхалт. Удахгүй дараагийн алхалтаар бол алхана. За тэгээ одоо Сөүлд бол энэ Тубунсан, Фурагсан гэдэг болоо та. За тэр хоёр уул одоогоор бол үлдлээ. За одоо цаг бол 5:50 болж байна. 11:30-д авиралтай эхэлсэн. Ерөнхийдөө 4 цаг гараад ирэхэд хангалттай уул 7 цаг 20 минут бол ингээ гараад ирсэн байна. За яг уулынхаа доолт юм кофе шоп байна. Сайхан тусан амраагаад. За. Ялалтаа тэмдэглээд. Cheers. Аха. За нэг торт төрсөн өдрийнхэн шинэ хоёрны тохиолдуулаад Чиний дүүхлээ. шинэ 300 идэх хүртэл байгаа шүү дээ. Үгүй ямар болоо. За чинкнээс харъя. Одоо гэрлөө нэг цаг гарan машинтайгаа явна. За маргааш одоо ажилтаа хүмүүс одоо тэгээд энэ нөхөр бол булгарна л гин. Би бол гайгүй. Би чи ерөнхийдөө өдөрт миний жилийн дундад чи 10,000 12,000 алхалттай байдаг. Бай. Чикен бай.